Ер нь нас барсан хүний зуурдад гацсан сүнсийг дуудаж биендээ оруулж бөөлнө гэдэг хэр баргийн онготтой аавын хүүгийн хүсэж байх зүйл биш юм санаж. Ингээд намжил химээх гайгүй нэртэй зарим тохиолдсон нэгэн эмэгтэй явдлыг дор толилуулъя. Намжил зарим бол 8 угаан барьчихсан. Аливаа зүйлийг хуйглаж хийхтийн гаргуун нилээдгүй нэр хүндтэй зарим байсныг хэлэх хэрэгтэй. Тэрээр хоёрч газар өргөдөн очиж уулуус дахиж хурбороо оруулсан бөгөөд энд тэндээс урилга даллагч тасардгүй байсан байна. Гэхдээ тэрээр хараал ширээл хийж бусдад хар мөртэй зүйл хийхээс татгалздаг нэгэн байжээ. Сүүлийн үед гадуур бөөнрээр талигаачдынхаа сүнсийг дуудулан хойд насанд нь уулзан учирч амьдад нь хэлж ярьж чадаагүй үгэн ярих хүсэлтэй хүмүүс олширч өөнийг дагаад зарим худал бөөнрийн биедсэнч идэвхтэй цэцэгснийг дээр дурдсан билээ. Намжил зарангаар байн гүзүүлдэг байсан нэгэн бизнесмен хүүхэн. Нэг өдөр түүн дээр очиж нас бараад 2 жил болж буй эр нөхрийнхөө сүнстэй уулзмаар байгаагаа хэлжээ. Гадуур янз бүрийн бөөнөр тийм зүйл хийдэг болж гэвч би тэдэнд итгэж чадахгүй. Үүнийг ганцхан таа л хийж чадна. Танаас өөр хинч чадахгүй. Би эр нөхөртөө амьдад нь хэлж чадахгүй, өөжлөхөөж чадаагүй хэд хитэн үгийн сүнсэнд нь ч болтгой хэлж би сэтгэлийн амьрлуулмаар. Та намайг эр нөхрийн маань сүнстэй уулзуулж миний бодсон сансан зүйлийг хүргэж тусалаач. Би танд 20 сая төгрөг бэлнээр өг. Одоо та энэ 10 саяыг нь авч хэмээн цүнхнээсээ зузаан боодолтой 10,000-ын дэвсгэрт гаргаад ирсэн гэжээ. Эчнээ мундаг чадaltaй зайранч вэ мөнгөөр хачигдах үед цөөнгүй би. Яг тэр үед намжил зайрангийн том охин Солонгост их сургууль сурах гээд зардал мөнгөнд нь 20 сая төгрөг дутчихад байсан гэжээ. Намжил зарим хэсэг бодол хийл сууснаа өмнө нь тавьсан мөнгийг чимээгүйхэн аваад авдрандаа хийж гин. Ингээд бизнесмен хүүхний хүсэлтээр эр нөхрийнхэн сүнсийг дуудан биендээ оруулж уулзуулахаар болсон байна. Намжил зарим чонын ярьсаар хийсэн хингэргийн авч дэлдэн аман хууран уянглуулан татаж эхэлсэн бөгөөд 20 минут амнасан хөөс сахарт лонгодон дуудан хингэрэг цанган балавсны дараа түүний биеинд зуур дараадсан компани захирал эрийн сүнс харуутай ханхлуулан ороод ирсэн ажээ. Намжил зарингийн биеинд бүрлээчийн сүнс орж ирэх тэр агшинд түшээ эмэгтэйд нь хин шүү харуус үнэртэд явчихсан гэж байгаа. Ингээд л намжил зарин хингэргийн газар тавимг цаанал гинэт бизнесмен хүүхний нас орсон нөхрийн хоолоогоор та нар сайн уу? Чиний би сайн биз дээ. Би зуурдын 13 орноос салхимт хийсэн хурж ирлээ. Энэ хингээж хүний бие вэ? Ямрын адын чөтгөр намайг зуурдын орноос дуудан татаад авчирваа хэмээн ярьж эхэлсэн байна. Бизнесмен эмэгтэйч нулимсан асууруулан нас орсон эр нөхөртөөгөө өөрийнхөө амьдрал хийгээд зовлон зүдгүүрийн талаар 30-аад минут ярьсан гэжээ. Үүнийхэн дараа намжил зарингийн биед орсон талигаачийн сүнс гэв гинэтхэн л би маш их өлсөөд байна. Чи надад гарынхан хоолыг хийгээд өгөөч гэсэн ажээ. Бизнесмен эмэгтэйч сандран хоол унд хийхэр бостол намжил зарингийн түшээ эмэгтэй хүй та хоол ундаар зайлж болохгүй. Одоо ингэ зайранган сэрэж таны нөхрийн сүнсийг биеэс нь гаргаж явуулахгүй л болохгүй. Зайран өөрөө надад 1 цагаас илүү биеинд манд байлгаж болохгүй шүү гэж хэлсэн юм. Гэтэл одоо 45 минут болчихлоо. Одоо хингэргийн дэлдэж зайранган сэрээ гэхэд бизнесмен хүүхэн учиргүй уурлан би мөнгийг нь хангалттай төлчөөд байхад чи юу яриад байгаа юм? Тэр хингэрэг цанган хойш нь тавиад дуугүй сууж бай. Би ямар ч байсан талигаач нөхөртөн гарынхан хоолыг хийж өгч байж сална хэмээн ууралжээ. Ингээд бизнесмен хүүхэн талигаачин идэх дуртай байсан банштай будаатай сүйдээ цаг чанаж өгөхөд намжил зарингийн биеинд орсон сүнс 3 том аягийг торгочгүй идэж орхижээ. Тэгснээл гів гинэт за би ойрдог гашуун унд амссангүй. Чи надад миний уух дуртай вискиг аваад ир гэсэн байна. Түшээ хүүхэн маш их хэсэргүүцсэн ч гэсэн бизнесмен хүүхэн өөрийнхөө зүтгэсээр нөхрийнхөө сүнсэнд уух дуртай үнэтэй вискиг нь авчирч өгсөн байна. Намжил зарингийн биед шингэсэн сүнс мөнөөх вискиг дуустал уух гэж бараг бүтэн 2 цаг болсон бөгөөд ууж дуусгасныхаа дараа шал согтож чи намайг амьдад минь хайрлаж байгаагүй шүү дээ. Би чамайг хөл дээр ч босгосон биз. Гэтэл даанч хүний өнөргөө новш хэмээн агсан сохтуу тавьж гарчээ.
Энэ үедээ төвшөө хүүхэн нь намжил зарингийн хингэрэг цанг амьлуулж балбан дуу чимээ гаргаад гарт нь атгуулсан боловч мөнөөх зарингийн биеийн чивүүлсэн сүнс явахгүй байсан ажээ. Тиймээс гарт нь атгуулсан хингэрэг цанг холоо шидчгээд агсан тавиад л байж сүүлдээ түшээ нь өөрөө нь зарингийн өмнөөс бөөлж сүнсийг нь хөөгсөн боловч хагас дутуу гарсан бололтой. Намжил зарин орчин тойрондоо юу болж байгааг ухаарахгүй. Эли балаа нэгэн болж орхисон гин. Зайран гэж чадaltaй олон бод үзүүлсэн боловч аргал чадалгүй өнөө хүртэл ухаан солиотой хിവэр үлдсэн гэдэг.